BIM Drawing Backend танд гараанаас бус барианаас эхлэх боломжийг олгоно. Бүгдээрээ шинээр төсөл үүсгэж, энгийн ариун цэврийн өрөөний төлөвлөлт хэрхэн хийхийг авч үзье. Ингийн тулд эхлээд барилга архитектурын даалгаврыг оруулж ирье. Та даалгавраа Revit, IFC, CAD програмуудаас оруулж ирэх боломжтой. Жишээ олгоод уг ариун цэвэр өрөөг загварчлая. Ингийн тулд эхлээд сантехникийн хэрэгслүүдэд байршуулъя. Тэгээд босоо шугамаа загварчлая. Харамсалтай нь би CBO-гийн инженер биш учраас нарийн холболтуудыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ тохиолдолд энд босоо шугамаа байршуулахад багтахгүй юм шиг санагдаж байна. Тиймээс түр гадна байршуулъя. Тэгээд салбар шугамаа загварчлая. Энэ удаа налуутай загварчлахыг хүсэж байгаа учраас налуугаа сонгоод эндээс энэ хооронд зуръя. Үүсгэсэн үр дүнгээ 3D рүүгээ орж харъя. Хүсвэл та архитектурын даалгаврыг 3D дээр харж төлөвлөлтөө хянах боломжтой. Шаардлагагүй гэж үзвэл мэдээж нууж болох юм. Одоо бүгдээрээ холболтуудаа хийцгээе. Ингийн тулд эхлээд шаардлагатай горлогчоо байршуулъя. Тэгээд сул тураа буяа холбоогоор холбоё. Хүсвэл та бүхэн энгийн холболтуудыг автоматар гүйцэтгэх боломжтой. Одоо цэвэр усны системийн холболтуудыг гүйцэтгэе. Ингийн тулд систем үүсгэх нь хэлбэр байгаа. Нэгэнт систем үүсгэсэн бол та тухайн системийн холболтыг автоматар үүсгэх боломжтой. Хэрвээ танд автоматар санал болгож шийдэл нь таалагдахгүй байвал өөрийн шаардлагад нийцүүлж засварлаж янзалж болно. Мэдээж та автоматар үүсгэснийхэн дараа хүснээрээ засварлаж янзлаж болно. Одоо бүгдөө ариун цэврийн өрөөний системийг давтагдах давхартай хуваалцгаая. За ингэснээр бүгдөө маш хурдан хугацаанд шаардлагатай төлөвлөлтөө хийж дуусглаа. Та дан ганц 3D гэлтгүү аль хэдийн бохир усны тойм, цэвэр усны тойм гээд шаардлагатай тоймуудыг үүсгэхээс гадна материалын төвөрийг MNS ISO стандартын дагуу аль хэдийн гүйцэтгсэн байгаа. Би цаг өмнөх үүднээс бохир усны системийг урьдчилсан байдлаар ажлын зурагт бэлтгэлээ. Үүнийг гүйцэтгэх нь маш энгийн байгаа. Жишээ нь бүгдээрээ шугамныхаа мэдээллийг дамжуулж харуулах шаардлагатай бол тохирох шугамнуудаа сонгоод ямар мэдээллийг харуулахаа зааж өгөх хангалттай. Мэдээж таны шаардлагыг хангахгүй байвал хүссэн үедээ өөрчилж болох юм. Нэгэнт төсөл дээр ажиллаж байгаа хойно засвар өөрчлөлтүүд гарах нь тодорхой. Жишээ нь зураг төсөл зохиогчдын хувьд давхрын өндөр өөрчлөгдөх нь толгойн өвчин байдаг. Энэ тохиолдолд та шаардлагатай давхрынхаа түвшинг зааж өгөхөд тойм, байгуулалт, материалын төвөр гээд бүхий л орчинд уг өөрчлөлт маань тусагдах болно. Хэрвээ та бүхэн тодорхой анзаараагүй бол би Ctrl+Z дарж хийсэн үйлдэлээ буцаая. Ингээд тоймоос гадна давхрын түвшингээд бүхий л мэдээллүүд маань дагаж өөрчлөгдөж байгааг анхаараарай. Гэх мэтчлэн танд BIM Drawing Backend хурдан хугацаанд чанартай ажлын зураг гүйцэтгэхэд туслах болно. Үүнээс гадна илүү гайхалтай боломжууд таныг хүлээж байгааг дуулгахад таатай байна.